Дахиад зөндөө гэж болох юм байна. Болно шүү дээ. Hi 皆さん、こんにちは、ガナです。今日はですね、街中を歩いているところなんですけれども、この街中を歩いている人たちにモンゴル人が、日本人に対してどういうふうに思っているかとか、またそういった感想を聞いていきたいなと思いますので、それではぜひ行きましょう。Аним тэгээд суши. Одоо нүүс соёл юм да. J-rock. Нэгт аним, хоёр технологи. Маш гой хөгжингөө бас. Суши. Суши. Нөгөө үндснээ утас юу лээ? Кимоно. Кимоно. Анимел төсөөлөгдөж байна. Анимен дээр гардаг нөгөө Наруто гэдэг анимен. Машин, дрифт, робот, уул, хад. Суши. Соёлтой хүмүүс. Робот, метро, өндөр хөгжил. Орон голгалтын нэг зал байдаг шүү дээ. Ааха. Нэг орон юуны мөсний хахуу гэдэг лөө тэр залуу. Тэр бодож байна. Дака гэдэг нь Wanakroki-ийн дуучин. Монголчууд бид нэр сомог үздэг байсан. Тэгээд нөгөө Таками Сакари гэж байдаг шүү дээ, сомо бүх тийм. Ер нь бол их тийм хөгжилтэй байдлаараа тийм алдарсан. Тийм бол One Piece-ийн зохиолч байна. Ааха. 90-ийг орчихгүй байна. Одоо ичэр болов юу лээ? Хөл хүмүүс нь зүгээр Honda-г аягүй хаддаг, мэддэг. Монгол зөөн хэрвээ. Тэр нөгөө Чакаландгийн хавлаа. Тийм, Чакаланд. Ааха. Чүг хойдлын мужтай хоньны мах гэдэг гинэ. Тэгээд би тэнд очиж тэд нар хоньны махаар ямар хоол хийж яаж яадаг юм даа амар сонирхолтой байгаа. Загас суши окей угаасаа байж л байгаа шүү дээ. Рамен окей за. Тэгвэл тийшээ очиж японочууд хоньны махаар ямар хоол амар сонирхолтой. Токио. Токио яагаад вэ? Яг нийслэл тэгээд их түүхтэй гэж боддог. Shibuya, Shinjuku. Яагаад? Shinjuku нөгөө гацдаг штэ. Би өмнө очижсэн л та. Бид яг амар Хоккайдо. Хоккайдо яагаад? Гоё болохоор. Юу нь гоё? Өмнө амьдарчсэн. Өмнө амьдарч байсан? Хэр удаа амьдарч байсан бэ? 6 жил. Токио. Яагаад? Японы тэр нөгөө нэг юм технологийн хөгжил айгүй их сайн харуулах юм болов гэж нөгөө хаа. Токио. Токио яагаад вэ? Яг нөгөө төв нь болохоор одоо зарим гадаадын дуулчид яг нөгөө Улаанбаатарт ирэх юм бол яг Улаанбаатар гэсэн төвийг харах юм боддог шүү. Тэр яг төв рүү. Кёто л очиж байсан. Ер нь яг Энэ муул руу алхахдаг юм хаалга байдаг шүү дээ юм. Тэрийг үзмээр байдаг. Японы 6-д илүү 7-д үзээ гэж байдаг. Тэрийг бас үзсэн. Токио. Токио. Аха. Яагаад? Токио амар зургнаас нь харахад юм дажиг санагддаг. Их хөгжилтэй. Токио ер нь бүхэл юм таалагддаг л да. Тэгээд Фужи гэдэг нэг уул байдаг шүү дээ. Тэр уул руу гарч ирсэн санагддаг. Одоо яг дуртай болохоор. Японы амар том талаатай хэсэг. Тэгээд бас алдартай газруудаас хамгийн том сүшиний газарт навчмаар байна. Акина гэдэг нэг уул руу явна да. Тэр нь хаана байдаг вэ? Фужи уул руу явна. Тэ хайж хаалаа. Энэ бол хөгжил тэгээд газар нутагч юм. Газар нутгаар бол магадгүй юм. Гэхдээ хөгжил нь бол яг нутаг шиг жижиг. соёлын ялгаа. За жишээлбэл Жишээ нь гэвэл одоо зүгээр монголчууд одоо за хамгийн энгийн одоо жоохон муухай жишээ авах юм бол одоо модон зарлангаас эхлүүлээд байна шүү дээ. Тэгэл гэр хороол морооллоор ялгаа. Ер нь бол хамгийн том харагдах юм дээр боловсролын системийн ялгаа байж магадгүй байна. Сайн мэдэхгүй байна дөө. Цагаагаар л байна дөө. Хүмүүс ихтэй соёл моёл гэдэг тэр үл ойлгомжтой. Зундаа хитрхи халуун байдаг гэсэн. Тэгээд хитрхи чиглэг болохоор яад юм бол тэр санаа.
Хятад цаад болохгүй гоё хүндэтгэлтэй гоё харьцаа ч юм уу тэр бас дээрс нь хүний төлөө гэсэн сэтгэл юм уу? Суралцсан насар өндөр шүү дээ. Монгол гэх юм бол одоо жишээ нь соёл байдаг. Соёлгүй ер нь Япончтой гэж тасар соёлгүй байна. Өмнөд өөр үйлчлэг байгууллагатай ажилладаг, аль соёлтой байхыг эрмэлздэг гэсэн монголчууд өөрсдөө соёлын хувьд бацар хөтөлөг гэж ярьдаг. Яг гол гэх юм бол технологийн хүчтэй асар өндөртэй. За Япон, Монголын том ялгаа бол манай Монгол тийм жоохон залхуу шүү дээ. Хүмүүс нь айгүй залхуу. Япон хүмүүс бол баг автобусанд явж байхдаа хүртэл ажиллаа хийж явдаг тийм ажилтай хүмүүс л гэж юу бодож байна. Тууштай байдаг. Байлгүй яг ер нь Монголоос ч гэсэн ер нь бас зарим орны хүмүүс бас суралцсан байдаг. Тэгэхээр Японоос бол хамгийн нэгдүгээр соёл тэгээд одоо техник технологийн хөгжил твшил гэдэг юм. Ямар нэг юм хариуцлагатай байгаа нь Япон хүн байдаг гол чанар гэж боддог. Тэгээд тэрнээс л суралцах хэрэгтэй байна. Би өөрөө одоо энэ Япон станд ажилладаг. Анхнаасаа өөрөө Япон хүмүүсээс бол суралцаад ингээд явсан. Мэдээж хэрэг одоо dig jay гэдэг зүйлийг аягүй их сурсан. Одоо байгалийн одоо нэг хөвсгөл гэдэг байгаа шүү дээ. Яг нэг тодорхой яг монголчуудын бас өөрсдөө яг очих туртаа яг нөлөөлөх газар байдаг шиг тийм газрууд бол санаа. За би бол Арангаа аймгийг л санал байна. Арангаа аймаг. Улган Арангаа аймаг. Аха. Яагаад вэ? Яагаад гэвэл маш сайхан онгон сайхан байгальтай арын сайхан хангаанууд гэдэг. За мэдээж хэрэг тэгэл Алтай том баг гээл те. Маш сайхан газрууд байгаа шүү дээ. Манай монголч өөрөө байгалаа гайхамшиг тийм зүй тогтолцоогоор маш их алдартай зөндөл олон газрууд байгаа. Тэгэхээр энэ ер нь бол хөвчлэн эхлээл тэрэлж явд юм да тийм монголч ер нь гадаад хүмүүс ирээд тэгээ зөндөө газар байгаа доо ер нь бол алийн тэр гэлтгүй ер нь тэгээд бүх л газар явж үзээсэй л гэж үзэж байна. Дарамт бол Яагаад? яагаад бол манай Монгол ийм шүү л гэдэг харагдав. Ер нь шууд Тэ скол яг хуу хэтэлгүй төлөвлөгөөрөд тэгэл хідэн Шангрила Мангрила ч юм уу. Тиймэрхүү л газрууд байдаг шүү Монгол. Хөвсгөл, баян үлгий ер нь Монголд байдаг бүх одоо нэг үндэстэй угсаа тэр дэлгүүлэлтэй. Дорнт руу явж өмнө говь гэл тийм. Өмнө говь цөл одоо юуны өөр хангаанчсан цөл байгаа шүү дээ. Цөл рүү л очихыг зөвлөв. Тэднэр цөл байхгүй шүү дээ. Ус байна, мод байна, уул байна, өөр юу байх вэ? Цөлийг хараасаа гэж бодлоо. Зайсан. Богд уул дагуулж. Тийм мөрөөлөн дагуулж. Хамгийн гайгүй газруудаар нь л. Зөвл Монгол айлд очоод соёлыг нь за Монгол соёл гэж юм байдаг. Ахуй гэж юм байдаг. Тэрэлж заяа. Тэр чинь яг намрын өнгө. Голланаар эргээд байж байна. Мадлаг тэр байна. Хөрсгөл далай. Энэ их тал хэр газар.